Бид өнөөдөр эрчүүдийн өргөдөл гэсэн сэдвээр ярилцах гэж байна. За дэлхийн хэмжээнд 6 хос дотмын нэгт өргөдөл тохиолддог бөгөөд 40-өөс 50% нь эрчүүдийн шалтгаантай өргөдөл байд юм. Тэгэхээр өнөөдөр бид энэ сэдвээр ярилцахаар Алтан жорын эмнэлгийн нэмж Арнабекийг урьсан байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Герман чанар Маскулан брэнд. Маскулан таны итгэл таах хамгаалалт. Герман чанар. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За хоёулаа өнөөдөр эрчүүдийн өргөдөл гэсэн сэдвээр ярилцаж байгаа. Тэгэхээр энэ сэдвтэй холбоотойгоор маань нэвтрүүлэлт дээрүүлсэн захааг уншия. Тэгээ хоёулаа энэний дагуу ярилцъя те. Сайн байна уу би 36 настай. Эхнэр бид хоёр сүүлийн 3 жил жирэмслэгийг оролцсон ч хүүхэд олохгүй байгаа юм аа. Эхнэрт ямар нэг асуудал байхгүй. Эмнэлэгт үзүүлж бүх шинжилгээг нь өгсөн. Харин миний шинжилгээний хариу үрийн тоо бага, хөдөлгөөн сул гэсэн хариу гарсан. Тэгэхээр би өргүү гэсэн үгүй. Өмнө нь тамхи татдаг байсан. Одоо хаяа хэргэлдэгэ. Ажил их стресстэй, шөнө өрөө унтдаг. Өвдөлт завир бараг байхгүй ч заримдаа төмсөг орчинд хүнд орих мэдрэмж төрөөд байх юм аа гэсэн байна. За ер нь бол өргүүдэл гэж том эхлээ нэг ойлголт ярина. Нэг жилийн хугацаанд жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглэхгүйгээр байнгын бэлгийн харьцаатай хамт амьдарсан боловч үр хүүхэд олохгүй байгаа хосыг өргүүдэлтэй хос гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсон тодорхойлолтоор авч үздэг. Эрэгтэй нь бол хамгийн түрүүнд бол спермограмм буюу үр тогтоох чадварын шинжилгээг өгдөг. Энэ шинжилгээ нь бол үрийн шингийн шинжилгээ байдаг. За энэс өмнө ер нь бол дэлхий дээр ямар тархалттай, ямар байдаг талаар ярих гэж бодож байна. Дэлхий дээр нийт бол ер нь нийт дэлхийн хүн амын 8%-ийг өргүүдэлтэй гэж үздэг. Эдгээрээс бол одоо 186 сая хувь хүн өнөөдөр өргүүдлийн асуудалтайгаар амьдарч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн судалгаа бол мэдээлэл байж байгаа. Тэгээд өргүүдлийг ерөнхийдөө бол эрэгтэй шалтгаанд, эмэгтэй шалтгаанд хоёулангаас нь хамаарсан, хоёулангаас нь хамаарахгүй гэж ангилж үздэг. Мөн үүсэж байгаагаар нь бол анх дахь өргүүдэл, хоёр дахь өргүүдэл гэж авч үздэг нэ. Тэгээд эрэгтэйчүүдийн өргүүдэл дээр одоо би түрүүнд урдад өнгөрсөн хамгийн түрүүнд одоо нэг жил ер нь их нэртэйгээ амьдраад үр хүүхэд олохгүй байгаа хосууд байх юм бол эмэгтэй нь бол эмэгтэйчүүдийн хөрчгүй эмчид, эрэгтэй нь бол эрэгтэйчүүдийн хөрчгүй эмчид үзүүлэх ёстой байдаг. Үзүүлснийхаа дараагаар үрийн шингэний шинжилгээ, одоо спермограммын шинжилгээ буюу үрийн шингэний үр тогтоох чадрын шинжилгээ гэдгийг өгнө. Тэр шинжилгээнд дээр түрүүн таны захиан дээр дурддагдчих шиг нь одоо эр бэлгийн эсүүдийн тоо, тийм ээ, хөдөлгөөн, амьдрах чадвар гэх мэт үзүүлэлтүүдийг наривчлан үздэг тийм шинжилгээ байдаг. Шинжилгээний хариу болохоор үрийн тоо бага, хөдөлгөөн сул гэж гарсан юм шүү дээ. Тэгээд одоо ингэнэ. За саяны шинжилгээнд дээр үндэслээд өргүүдлийг хэд хэдэн төрөлд ангилдаг байна. Огт үрийн шингэнд эр бэлгийн эс байхгүй. Би одоо азосперм. Үрийн шингэн дотор эр бэлгийн эс байгаа боловч тоон цөөхөн хэвийн хэмжээндээ хүрэхгүй байх. Тэгэх юм бол олигосперм. Эр бэлгийн эсүүд байгаа тоон хэвийн ч гэсэн эр бэлгийн эсүүдийн хөдөлгөөн удаашрчихсан. Одоо хүч муутай болсон гэсэн үг байхгүй. Ийм бол астенозоосперм. Гэх мэтлэн ингэж ангилдаг. Эдгээр нь дангаараа болон хавсарсан байдалтайгаар онш гарч иж байгаа байна. Саяны залуу маань тэгэхээр яаж юм нэхэр өргүүдлийн одоо олигостенозо хэлбэр гэсэн хэлбэрийн өргүүдэлтэй хүн байна гэсэн үг байна. Үрийн тоо гэдэг юм эрэгтэй хүнд одоо анх төрөлхөөс заяадаг зүйл үү те? Одоо нэг чинь үрийн тоо бага байлаа гэд үрийн тоог олон болгох тийм имчилгээ ч юм уу төлөвлөх. Энэ ер нь өргүүдэл бол их том ойлголт болж ирнэ. Одоо би сая ингээд сперм, азо, ингээд олиго гэдээ яриад шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 10 жил тутамд тийм гарын агуулгууд гаргадаг, стандартыг боловсруулж байдаг. За тэр боловсруулсан дотор одоо ямар байх юм бол үрийн тоо хэвийн, ямар байх юм бол эсийн хөдөлгөөн удаан, ямар байх юм бол амьд эс нь бага байна гэсэн ойлголтуудыг нарийн тусгаж өгсөн байна. Дэлхийн одоо хамгийн сүүлийнх нь бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан 2020 оны гарын агуулга гэж байгаа. Тэрэн дээр заасны дагуу бол 1 мл үрийн шингэн дотор 16 сая болон түүнээс дээш эс агуулж байх юм бол одоо эр бэлгийн эсийн тоо хэв юм байна. Нийт үрийн шингэн дотор 39 сая буюу түүнээс дээш эр бэлгийн эс агуулж байх юм бол энэ хүн маань
үрийн тоон бас хэвэн байна гэж үздэг. Хөдөлгөөний хувьд бол одоо нарийн одоо бас ярил бас их цаг орно. Ерөнхийдөө бол идэвхтэй хөдөлгөөн нь ер нь нийт хөдөлгөөн 42% болон түүнээс дээш байх хэрэгтэй гэж байдаг. Хуулиад үзэхээр. Үрийн шингэний нийт хэмжээний хувьд бол 1.4-өөс дээш байх хэрэгтэй. Тэгээд одоо pH нь 7.2-оос 7.8-ийн хооронд байх хэрэгтэй. Гэт тэрэн дотор агуулгадах одоо өөр үзүүлэлтүүд ингээд нарийн тусгагдсан байна. Энэ гэр дээр энэ шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэж саяны хүнийг шинжилсэн байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр таны ярьж байгаа тэр одоо төрөлхөөс одоо тэр хэвийн өсөө төгжсөн хүний эр билгийн эсүүд саяны стандартыг хангаад одоо нормал гэж явж байгаа юм байна. Одоо энэ дээр ч нэг анхдагч болон хоёр дахь үргүүдлийг ярих гэдэг байгаа байхгүй. Хэрвээ анхдагч гэх юм бол энэ арай өөр ойлголтууд болох байх. Дараагийн асуултууд дээр гарч ирэх нөгөө анхдагч гэхээр анханасаа үргүү байна гэсэн үг байхгүй юу? Саяны критериудыг хангаж байгаа хүмүүсийг л ер нь үр тогтоох чадвар нь хэвэн байна л гэж үздэг байна. Тэгэхээр хоёул анхдагч болон хоёр дахь гэж ярьж тэгэхээр анханасаа үргүү байна гэж яриад байна шүү дээ. Байж болно. Одоо тэр одоо төрөлхийн одоо төмсөхгүй төрөх тохиолдлууд байж байх нь байна. Төрөлхийн тэр буугаагүй төмсгтөд төрж явах тохиолдлууд байх нь байна. Төрөлхийн төмсг нь хөгжөөгүй байж болох нь байна. Гэх мэтлэн өвчнүүд маш их байж идэг байх нь шүү дээ. Удамшлын өвчнүүд их голдоо байдаг. Нэг бол одоо механик гэмтлэр бага наснда төмсгөө гэмтээсэн байж болж байна тийм ээ. Мислаар ямар нэг өвчнөөс олж ахуулсан байж болж байна гэх мэтлэн. Тэгэхээр энд бас нэг юм битсэн байна. Заримдаа төмсөг орчимд хүнд оргих мэдрэмж авдаг. Тэгтээ өвдөл зовир багтаа гэсэн. Тэгэхээр төмсөг орчимд хүнд оргоод байна гэдэг. Тэр яг юу гэж болно. Одоо янз бүрийн өрөвсөлт өвчнүүдээс байж болж байна. Нэг бол одоо варикоцел буюу төмсгний хөгс утасны өргөсөл гэж нэрлэдэг юм. Тэднэр тэр өөрчлөлтүүдээс байж болно гэдэг олон шалтгаанууд байгаа гэсэн үг. Тэгэхээр эднэрийг нарийн тогтоосны дараагаар тохирсон эмчилгээг энэ хүнд хийх ёстой, зөвлөгөө өгөх ёстой болно. Одоо тэгэхээр захааны дагуу одоо чинь ингээд бас магадгүй адилхан одоо шинж тэмдэгтэй ч юм уу те одоо магадгүй шинжилгээ өгсөн чинь за ингээд үрийн топ бага байна эсвэл үрийн чинь хөдөлгөөн сул байна гэдэг ингээд одоо шинжилгээний арга гарцсан байлаа гэж бодъё. За тийм хүн магадгүй зурагт үзэж байгаа гэж бодъё те. Ийм тохиолдолд би нөгөө асууад байгаа юм болохоор эмчилгээгээр энэ хөдөлгөөн султай гэж жишээ нь эмчилж болдгоо. Яг болно. Ер нь бол яг эр билгээс огт байхгүй Азо хэлбэр бол хамгийн хүнд хэлбэр байх нь шүү дээ. Одоо үрийн шингэн гарын дотор нь ямар ч эр билгээс байхгүй. Тэгэхээр үр тогтох боломжгүй. Энэ тохиолдлуудад хэцүү байдаг. Гэхдээ нэг удаагийн шинжилгээгээр тэрийг бас батлахгүй л дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол ер нь бол нэг сарын зайтаагаар 2 удаа авах хэрэгтэй байдаг. Өргүүдлийн шинжилгээг. Тэгээд одоо энэ хүн болохоор бас өөр нэмэлт мэдээллүүд дурддаггүй байна. Одоо гормоны шинжилгээнүүд өгсөн юм уу, өрөвслийн шинжилгээнүүд өгсөн юм уу, багцын шинжилгээнүүд хийлгэсэн юм уу гэдэг мэдээллүүд нь дутуу учраас шууд тэр эмэлзүүн зөвлөгөө өгөхөд бас боломж хомос байна гэсэн үг байна. Тэгэхээр одоо чинь Монгол улсын хэмжээнд энэ өргүүдэл ер нь хэр шатандаа явж байна. Ер нь өргүүдэл ийм юм. Одоо 1971 оны судалгаагаар дэлхийн нийт эрэгтэйчүүдийн эр билгээсийн дундаж тоо бол 313 орчим сая байсан гэж үзэж байгаа. 2011 оны судалгаагаар 133 сая болтлоо буурсан гэж байгаа байхгүй одоо нийт залуучуудын. Тэгээд энэ дээр үеийн бас нэг бодлоо гэдгийг хотчлт энэ технологийн дэвшил тийм ээ. Эдгээртэй холбоотойгоор ер нь сүүлийн жилүүдэд өсөх хандлага байгаа. Одоо манай багийнхны хийсэн олон судалгаанууд мөн Монгол улсад хийгдсэн судалгаануудаас харж үзэхэд өсөх хандлага ер нь ажиглагдж байгаа юм манай залуучууд. Монголд бол яг тэдэн хувьж тогтоогоогүй. Гэхдээ өмнө хийжсэн судалгаануудаас уншлаад үзэхэд бол 6-аас 7% та ер нь байх боломжтой гэж үздэг байна. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсог үйлдэлтэй товруутай хүний биеийн бүтцэд тохирсон. За үрийн тоо баг болцсон байна гэж энэ хөдөлгөөн сул гэж энэ гэтэл анхандаа үрийн тоон хэвийн байж байгаад магадгүй ямар нэгэн өвчлөж байгаа механик гэмтлээс болоод эсвэл хөдөлгөөн нь хэвийн байж байгаад одоо сул болцсон ч юм уу те. Тийм одоо тэр шалтгаан нөхцлүүд юу юунаас болж одоо энэ чинь өргөдөл төрж байгаа юм шүү. Одоо төр зуурах гэж байж болно тийм ээ. Удаан хугацааных гэж байж болох байхгүй. Төр зуурих нь бол одоо нойргүүдэл байж болно, ядаргаа байж болно, стресс байж болно. Бас нөгөө нэг юм байдаг. Одоо саунд орсон тохиолдолд бол бас эр билгээсийн чанар муудчихдаг байна шүү дээ. Бариу бандаа шиг одоо өмссөн байж болох нь байна. Уг нь бол ингээд төмсөг гэдэг эргэтэн чинь биеэс зайтай. Одоо ингээд хүйтэн одоо температур буурах юм бол тэр хуухныгаа агшаа дулаацах маягтай
талтай. Хэрвээ халуун болоод ирэхээр ингээд унжаас сэр үцдэг. Энэ ямар учиртай гэвэл биеийн температураас бага температурт эр билгийн эс маань боловсрох хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр сул нэвсгэр биш хувцс өмсгөр шахдаг байх нь шүү дээ. Тий. Гэх мэт шалтгаанууд байж болно гэсэн үг. Гэхдээ энэ хүнийг урд нь одоо яг хэвэн байсан уу юу бас хэцүү. Энэ хүн чинь хүүхдтэй болохгүйсэн гэж шүү дээ. Тэгэхээр олон жилийн хугацаанд ийм байсан. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нөгөө кэр дээр шалгуурыг хангаж шүү дээ. 1 жил амьдраад тэгээд 4 хүүхэд болоогүй бол тэрийг үргүүдэлтэй хос гэж үзэн. Тэгээ эрэгтэй шинжилгээ хөр өөрчлөлттэй гараад эмэгтэй зүгээр гарч байна. Тэгэхээр энэ хүн маань удаан хугацаанд ийм онцтой явж исэн байх боломжтой гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө бас нэг юм багтах шүү. Үрийн шингэнд хэвийн хэрнээ чанарын хувьд бас нэг тий одоо үгэж байх уу? Биш ээ. Саяны яг үрийн шингэн гарч байгаа ч гэсэн эр билгийн эстэй холбоотой юм яриад шүү дээ. Үргүүдэл гэдэг нь дандаа эр билгийн эстэй холбоотой. Одоо сперм буюу эр билгийн эс маань өндгийн эстэй нийлж ижил хүүхэд үүснэ. Тэгэхээр таны ярих гэдэг юм байна л да. Тоон хэвийн, хөдөлгөөн хэвийн ингээд бүх үзүүлэлт нь хэвийн хэрнээ чанар гэж бас чанар гэхгүй. Энэ нь бол нөгөө юу болчихно. Нөгөө эр билгийсээ дагуулж байгаа удамшлын материалуудтай холбоотойгоор бас нөгөө одоо нэгсэндээ бас сүүлийн үед яриад байгаа л да эдопатик үргүүдэл гэж байгаа юм. Шалтгаан тодорхой үргүүдэл. зөв. Гэдэгтээ орж байгаа. Энэ нь бол доторх одоо эр билгийсийн дотор агуулгадж байгаа удамшлын материалд маань ямарваа нэгэн гэмтэл эмгээг үүсээд тэрнээсээ үр тогтоож чадахгүй байх бас боломж байдаг. Сүүлийн үед энэ чиглэл рүү манай дэлхийн судалгаанууд явж байна да. Гэтэл энийг болохоор шинжилгээ одоо яг үзүүлэхээр хэвийн тий одоо ингэх нь шүү дээ удамжилт спермограммын стандарт шинжилгээгээр нормозо сперм буюу энэ хүн бол зүгээр үр тогтоох чадвартай гэж байгаа боловч нийт одоо тэр дотор агуулгаж байгаа эр билгийс юм удамшлын материал одоо нуклеин хүчил гэж нэрлэнэ. Тэнд үүссэн гэмтлүүдтэй холбоотойгоор үргүүдэл үр тогтоож чадахгүй байгаа боломжууд байгаа. Бас нэг юм байгаа. Эр билгийн эсийн гадна л так одоо өндгийн эс рүү нэвтэрж байгаа орох чадвар байдаг байна. Тэнд бас гэмтэл үүсч болж байдаг. Мөн тэн дээр одоо бактериуд бас тодорхой бактериуд суучдаг. Одоо тэгээд ингээд нийлэх гэдэг нь шүү дээ. Тэнд нэм зааг үүсээд бамбаа шиг болоод тэрийг нэвтрүүлэхгүй. Тэрэнд нь ихэнхдээ бол уреплазморелитикумыг авч үзэж байдаг байна. Бактери. Тэгээд нэг мордоо суучих нь шүү. Тэгээд тэр нь ямар төрлийн бактери? Нөгөө бэлгийн замаар дамждаг гэдэг нэг ярьж ирсэн дээ. Тэрнтэй л холбоотой. Энэ варикоцелын үүрэг онцлогоо талаар яриул. Варикоцел гэдэг нь одоо төмсгний монголоор бол хөх судасны өргөсөл гэдэг. Зөв. Одоо төмсгний судас маань хэвийн байх хэмжээнээс өргөсчихсэн гэсэн үг байна шүү дээ. Эннээс шалтгаалаад эр билгийн эсүүдийн хөдөлгөөн удаашрч ирдэг. Энийг бол мэдслэлээр шийдэж идэг өвчин л дөө. Энэ өргөсөн гэхэлэр энэ бас нөгөө шалтгаанууд байгаа бах тий. Тий шалтгаан байгаа. Ерөнхийдөө бол ихэнх шалтгаан төрөлхийн одоо ихэнхдээ зүүн талдаа тохиолдно. Зүүн талдаа яагаад тохиолдоод байна гэхээр зүүн талын зарим хүмүүсийн бөөрийн судаснууд арай төрөлхийн урт bijдэг. Тэгээд тэр судасны төгсгөл хэсэг нь одоо таталцлын хуультай холбоотойгоор эцсийн шингэний даралт бол босоогоос хамаарч идэг. Тэгэхээр хамгийн эцсийн цэг нь бол төмсөг байдаг. Тэнд судас өргөсөх нэг нөхцөл болдог. Бараагаар нөгөө өөртөө тохироогүй тасгал хөдөлгөөнүүд хийх ч юм уу. Гэт ер нь олон шалтгаануудыг дурдж болж байдаг л та. Сүүлийн жилүүдэд нэг тийм яриад байгаа ш нөгөө хөдөлгөөний хэтэрхий ихтүүлэх одоо магадгүй фитнес ч юм уу гэдэг хүнд дасгал хийх ч гэдэг юм уу те. Гэхдээ яг дасгал хөдөлгөөнийг бол яг тохируулаад хийж болно. Тэнд гол нь хэрэгжилж байгаа тэр нэмэлт бүтээгдэхүүнүүдийг аягүй ач холбогдолтойгоор авч үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан одоо өргүүдлийн асуумжууд дээр байдаг. Анабиотик стероидуудыг хэрэгэлдэг үү, бустеруудыг хэрэгэлдэг үү, судас дэлгэцийг хэрэгэлдэг үү гэх мэтлэн ингээд бүр тодорхой зааж асууж өгчдөг. Эдгээр нь бас өргүүдэлд хүрэх бас хүргэнэ. Ер нь одоо сүүлийн үед нэмэгдэж байгаа. Одоо яг уу замбраагүйгээр анабиотик стероидуудыг мэрэгжлийн эмчийн зөвлөгөөгүйгээр ер нь тэгээд зүгээр л одоо хэрэгжилж ийн л ихсэж байна. Энийний сөргөнөлөө бол их гарч ирж байгаа. Одоо баг энэ нэмэлтүүдийн чинь зүгээр баг онлайн багш нараас мэдээлэл аваад тэгээд одоо нөгөө царих шаардлагагүй хүмүүс дээр очиод тэр стероидуудыг тариад байна шүү дээ, гормонуудыг. Энтэй холбоотойгоор бол бас сүүлийн үед их ирж байна да одоо над тэр хандж байгаа залуучууд бол их байна шүү дээ. Тэгээ ер нь өргүүдэл үүсэж байгаа шалтгаан түрүү ярьж байгаагаар одоо ингэж ангилж идэг байхгүй анхдагч болон хоёрдогч гэдэг. Шалтгаануудын хувьд бол химийн, физикийн, биологийн
механик гэмтлэхэд явцдаг өргөдлийг яг хэлэхэд химийн гэдэг дотор бол одоо хүнд металлын давсууд, хавдрын баймчлагын нөөч гэдэг юм ингээд явчихна. Физикийн хүчин зүйлүүд дотор бол цацраг идэх туяанууд, цахилгаан соронзон орнууд гээд одоо жишээ ойрхон гэх юм бол нөгөө тарамсматар цахилгаанд ойрхон ажиллах тийм гэх мэтлэн юмнууд. Тэгээд биологийн хүчин зүйлүүд дотор нөгөө вирус, бактери, бэлгийн замын халдвар нараар авчин механик гэмтлүүдийн бол би түрүүнд урьдсан тэр төмсгөнд авсан гэмтэл нуттай холбоотойгоор үүсэж байна гэсэн үг. Одоо дааврын эмгэгүүд одоо гормоныг ярил бүх бүтэн том сэдв болно. Ерөнхийдөө ямар юугаар нөлөөлдөг гэвэл одоо тархины гэмтэл бас нөлөөлнө гэсэн үг байна шүү дээ. Тархин дотор чинь гормоны одоо төв нь байж байгаа юм шүү дээ. Тэнд байгаа тэр гормоны төв маань гэмтснээр бусад одоо ялгаруулах гормонууд одоо үйлчлэл явуулна гэсэн үг. Тэгэхээр гормоны нөлөөний дотор эр биелгийн эсүүд боловсрч идэг гэсэн үг байхгүй. Тэр тэнцвэр алдагдахаар өргөдөлт хүрэх бас нэг шалтгаан болж ирнэ. Тэр нь одоо бас гаднаас тарих ч юм уу, тархиндаа авсан гэмтэл ч юм уу гэд явах нь шүү дээ. Тэгээ өөр булчирхаануудын эмгэгч гэдэг юм. Нэг юм кейс уншижсэн юм. Уг нь хосууд ингээ өөр өвдөлтөй болохгүй байсан. Нөхөр нь айгүй их тийм оюуны ачаалттай ажил хийдэг, байнга тархилгыг амарддаг, байнгын стресстэй юм боддог, унтчихтай хүртэл бүрэнгүйс унтж чаддгүй, тэ бараг зүүдэн дотор хүртэл ингээ ажиллаа хийдэг, асуудлаа шийдэх гээд ингэж идэг. Тэгээд энэ нөгөө нэг юм одоо бараг дараа нь ингээд өргөдөл болсон юм шиг. Гэтэл дараа нь тайвшраад ажилласаа жоо хөндөрөөд 50 болоод ирсэн чинь ингээд өргөдөлтөй болсон гэх. Тэгэхээр түүнд таны хэлдгээр тэр нэг гормон төр зүрийн. Яг өндөө гормон гэхээс илүү бас нөгөө сэтгэл санаа, ядаргаа, стресс гэдэг түрүүн би хэлсэн тань төр зур. Тим шалтгаануудаар бас өргөө байж хагаад 3-4 сарын дараа шинжилгээ авахад эр биелгийн эсүүд нэргээд гарч ирж идэг тийм тохиолдлууд бас над дээр таарч ирсэн байдаг. Одоо эр биелгийн эс одоо тэр дотор байгаа тэр үр байхгүй байж болдог тийм тохиолдлууд байгаа юм тийм. Байгаа. Гэхдээ тэр одоо ингэх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө заавал 2 авдаг байна шүү дээ. Ер нь нэг дунджаар 1 сар юм уу 2 сар. Шаардлагатай бол 3 удаа ч аавна ер нь бол. За ямар тохиолдолд генетикийн шинжилгээ хийх вэ? Одоо ингэ эвч бодит үзлээ хийнэ. Одоо тэгээ хоолойны өнгө одоо бэлгийн 2 дахь шинжүүдийг үзэн шүү дээ. Сахал нур гэдэг хоолойн ямар уу тэгээ төмсгний хөгжил нь ямар байна гэд үзнэ. Тэгээд одоо энийг үзсний дараагаар одоо кариотип тодорхойлох шинжилгээ гэж байдаг. Одоо ихэнхдээ удамшлын өвчнүүд байдаг л да. Хоромсоомын цоо хортолтууд гэдэг. Одоо яг одоо биш одоо ингэдэг нөгөө яг эрэгтэй эмэгтэй одоо хүүсийн чиглэл нь яг тодорхойлогдоогүй тийм хүмүүс байгаад байдаг байхгүй. За. Нөгөө эр бэлэг эрэгтэй эд нартай мөлтрөө эмэгтэй хүний шинжүүдийг агуулсан. Ийм тохиолдлуудад кариотип буюу одоо хоромсоомыг тоолох шинжилгээнүүд хийнэ. Таны яриад байгаа делецийн шинжилгээнүүдийг бас хийнэ л дээ. Одоо ингээд гормоны үзүүлэлтүүд, спермограм гэдэг ингээд бүх юм нь хэвийн бас тийм тохиолдолд бас хийж үзэж болж байдаг делецийн шинжилгээнүүдийг. Тэгэхээр нөгөө эмчилгээний стратеги гэж нэг бас байгаад байдаг шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө тухайн хүнийхээ шалтгаан нөхцөл байдлыг харж байгаа л эмчилгээний ингээл сонголтууд бас байгаа л ах л да. Тэгэхээр ямар эмчилгээнүүд байдгийг за энэ өргөдөлтөй холбоотой эмчилгээ хугацааны хувьд те хэдийн удаа хугацаанд эмчилгээ шаардлагатай байдгийг. Одоо шалтгаануудаа нарийн тогтоосны дагуу мэдээж тэр өргөдөлт одоо хүрэхэд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлсийг эмчлэх хэрэгтэй байдаг. Тэгээд хугацаа бол нэлээд урт шүү дээ өргөдлийн эмчилгээнүүд бол. Одоо вирус бактери халдвар байвал тэрийг нэмчилдэг ч юм өрөөслөө байвал дарна. Ингээ эмчлээд хамгийн одоо хүнд хэлбэр бол ерөөсөө А100 буюу үрийн шингэн хэвийн гараад нэг ширхэг ис байхгүй л байвал ерөөсөө тэр бол хамгийн хүнд хэлбэр. Ер нь эмчлэгдэхгүй л гэсэн үг үү? Ер нь л хүнд. Айгүй хүнд. Тийм тохиолдлуудад яадаг гэхээр одоо төмсгийн одоо нэг өсөндөө энгийн үгээр бол хатгалт хийж ягаад төмсгний тахир суугнцраас эр биелгийн ис байна уу байхгүй гэдгийг ер нь бол авч үздэг. Тэгээд хэрвээ байвал тэрийг хадгалаад одоо үр тогтоохын туслах технологиуд гэдэг. IVF гэж нэрлэдэг байгаа л да одоо сүүлийн үед. Одоо өндгийн эстэйгээ механик аргаар лабораторийн орчинд нийлүүлээд хөвөрлө үүсгээд тэр хөвөрлөө эхнэрийнх нь умаад бэхлээд ингээд хүүхэдтэй болж байгаа харах байхгүй. Хэрвээ төмсгөө одоо ингээд хатгаж тест гэдэг хагалгаа хийж үзэхэд байхгүй байх юм бол тэгээд ер нь найдвар аягүй хэцүү болж байна л гэсэн үг.
Одоо сүүлийн үед өөр шилжүүлэн суулгахаар хүмүүс яг зөв. Тэрийг л энийг яриад байгаа байхгүй. Энэ бол бөгөлдрөл юм. Тэгээд нөгөө эр бэлгийн эс маань үрийн шингэнтэйг наашаа гарч ирэхгүй боловч төмсгөндөө байгаад байгаа тохиолдолд болоод байгаа. Зөв. Нэг бол одоо таны түрүү ярьсан одоо хөдөлгөөнс бол хүч юм уу? Тэгэхээр нөгөө биологийн аргаараа биш нөгөө эсүүдийг мань аваад одоо цацах арга гэж байгаа. Бас эмэгтэйнхаа маруу цацаж өгөөд тэндээсээ бас хүүхдтэй болж идэг. Одоо ингээ үр шилжүүлэхэд одоо туслах гэдэг байна. Үртэй болоход л туслах гэдэг байгаа технологиуд. Гэтэ их хөгжиж байна. Тэгээ одоо бүр болохгүй дооны аргаар гэж байгаа. Одоо ингээд одоо нөгөөх маань ингээд азо буюу тиг эстэй байлаа. Дараа нь нөгөө төмсгөө хатгаж үзлээ. Ис гарч ирсэнгүү. Яг нэг ах байж болно. Эрэгтэй дүү байж болно. Тэгвэл тэдгээрээс эр бэлгийн эсийн донор болгоод ашиглаад ёс зүйн бүх гэрээ юм хийгээд энэ одоо эр бэлгийн эс авч төрөл үүсгэж шилжүүлсэн болгоно л гэсэн үг байхгүй. Одоо сүүлийн шинжлэх ухааны хөгжил дэвшил технологиудын ачаар бас нэлээд олон боломжуудыг бий болгож өгч байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэрэндээ бол нөгөө миний ярьдгаар одоо жоохон эсүүд байгаад байвал цацах арга энгийн аргаар үзээд бүр болохгүй бол лабораторийн нөхцөлд хөөрл үүсгээд суулгаж юм тийм ээ. Бүр одоо болохгүй бол донороос аваад шилжүүл суулгаж шүү дээ. Энэ бол бас шинжлэх ухааны гайхамшиг юм. Энэ бүх аргууд бол манай Монгол улсад бол ингээд хэрэгжиж байгаа. Хэрэгжиж байгаа. Одоо ер нь хөгжөөд явж байна манай. Тийм, хэд хэдийн имлгүүд одоо 4-5 ер нь 5 төвч байна уу? Ер нь баг үйл ажиллагаа явуулж байгаа ер нь одоо. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар өргүүдлийн дараах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд нэг үр дүн хүмүүс хүлээгээд идэх шүү дээ. За одоо л яг болчих واخ. Одоо ингэ болчих. Тэгэхээр нөгөө нэг үр дүн хизээнээс хэлж ер нь хүлээх ёстой байдаг вэ? Эмчилгээ ер нь нэг хугацаа тэдээс тэдэн сар эдээс тэдэн жилч байдаг юм уу? Нөгөө өргүүдлийн хэлбэр маань ямар байна? Нөгөө хүнд хэлбэр үү, хөнгөн үү, тийм ээ? Тэрнээс хамаарна. Одоо ерөнхийдөө бол миний бодлоор бол ийм л байх хэвээр. Жирэмсэн болохоос өмнө эрэгтэй эмэгтэй хүмүүс ер нь 3 сарын өмнөөс бүх биеэ бэлдэх хэрэгтэй байдаг байхгүй. Одоо манайхан чинь ингэдэж шүү дээ. Одоо эмэгтэйчүүд ч байна уу? Одоо эрэгтэйчүүд ээж байгаа бүр бэлтгэхэд байгаа юм байхгүй. Эмэгтэйчүүд болохоор нэг доогоороо үзлэг хийлгээл тэгээд өнгөрчөд байгаа үг байхгүй. Тэр ийлэг тийм ээ хэрц зүйдийн дутагдал бүр ингээд бүх юмаа үүсэх хэрэгтэй. Хэрвээ тэгээд тэр нь бүх юмд өөрчлөлт байх юм бол тэр бүгдээ эмчилж бэлэн болгож иж ер нь хүүхдтэй болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо үр хүүхдтэй болчоод тэр нь өсөлт хөгжилтөнд зогсох ч юм уу, эндэх ч юм уу, зулбах ч юм уу гэдэг асуудлууд нэлээд яригдчихэж шүү дээ. Манай танил болохоор одоо ховор хэлбэрийн хор тавтартай байсан. Тэгээд ярьчихсан байхгүй. Тэр ихтэй үнэлтэй. Тэнгүүд тэр имжлэхийн тулд хүчтэй антибиотик ийм тариа хэрэгэлдэг. Гадаадад дэмжлүүлдэг олон жил болсон. Тэр энийгээ дагаад нөгөө үрийн одоо шингэн маань одоо үр тогтоох чадвараа ингээ алддаг гэж надад хэлж ирсэн юм аа. Гэтэл ингээд хүүхдтэй олцоо ингээд өөрөөгөө бол би одоо ер нь л баг одоо үр тогтоох чадвар их багтай одоо тийм үрийн шингэнтэй шүү гэж эмчнэр хэлж ирсэн юм шиг байна. Тухай тэр имжлэгээний тариа одоо юу гэдэг тэр бүхэн ингэж нөлөөлнө шүү гэд. Гэтэл нөгөө хүүхдтэй олчингууд маш их баярлаад тэгээд ингээд ярьжсэн байхгүй. Тэгэхээр энэ хэрэгжилж байгаа одоо хүчтэй юм тариа бэлтгэлүүдийн хавсарсан өөр өвчнүүдийн одоо өргөдөлт нөлөөлдөг үү? Одоо хавдрын бай эмчилгээ авахгүй таны ярьж байгаа. Нөгөө химийн бодис гэсэн үг шүү дээ. Тэрийг хэрэгжилж байгаа үед бол ер нь эр бэлгийн эсийн хөдөлгөөний чадвар ер нь тоо гэдэг өөрчлөлт орчдөг. Яг хөө ингэсэн байж болно нөгөө тэр хүмүүс маань тэр эмчилгээ хийлгэж хагаад тэр нөгөө ерөнхий биеийн байдал хавдар эднэр нь сайжраад тэгээд буцаагаад хэсэг хугацаанд сэргээд бас хүүхдтэй болсон байж болно шүү дээ. Ер нь гэхдээ яг бүх энэ бол ерөнхий магадлалуудыг л ер нь шинжлэх ухаан ярьж байгаа. Дийлэх массыг ховор тохиолдлууд бол байдаг шүү дээ. Байдаг байхгүй. Гэхдээ тэр хавдрын таны яриад байгаа бол зүг байхгүй. Хавдрын тэр эмчилгээнүүдийн хими бодисууд хими тарианууд бол их хүчтэй нөлөө үзүүлдэг ер нь өргөдөлд. Тэгэхээр бас яг тагч бас өргөдөлнүүд шууд ингээ өргө болчихгүй ч гэсэн те чанар нь буурах нөгөө хөдөлгөөн таашрах ч гэх юм уу тийм юм. Тэгээ яг манай Монголд одоо өргөдөлт хүрэж байгаа олон шалтгаануудын ер нь ихэнх нь бол бэлгийн замын өвч аваад удаан хугацаанд эмчилүүлэхгүй архишуулахаас л үүсэлтэй байгаа. Олдмол өргөдөл бол хоёр дахь өргөдөл.
ер нь ихэнх шалтгаанууд нь бол энэтэй холбоотой байждаг. Шинэ анхдагч, хоёрдагч шалтгаан Тий. явдаг шүү дээ. Анхдагчд нь бол одоо тэр би түрүүн яриад өнгөрсөн шүү дээ. Тэр буугаагүй төмсөгч байж болно. Энэ төмсөгч одоо ингээ хэвлийгээс доошло буусан байх хэрэгтэй байдаг. Хуйхныгандаа орж ирээгүй байждаг. Ингээ харахад төмсөггүй. Багжийн шинжилгээгээр байж идэг байх нь шүү дээ. Ийм тохиолдлууд байна. Тэгээд төрөлхийн төмсөггүй бас тохиолдлууд байна шүү дээ. Төмсөггүй. Төмсөггүй хөх. Тэгэхээр бол үр тогтоох юм чадвар бол хэцүү юм байна. Яг ерөөс үр тогтоох бол төмсөгт ер нь үрийн шингэн гэж юу вэ гэдгийг ярьж өгөх хэрэгтэй л дээ. Үрийн шингэний ер нь бол одоо 30% орчим бол төр улчирхаанаас. Түүний шингэний 60% хэсэг нь бол семинал улчирхаанаас. Одоо 5% буюу 90 билгийн хэсэг бол төмсгнөөс. Тэрний үлдсэн хэсэг шингэн бол дайвар улчирхаанаас ялгараад ингээд гарч ирж байгаа уураг, амин, дэмэр, цоцсоор баялаг 90 билгийн эсийг амьдруулад умаа дотор амьдруулад тийм ээ өндгийн эстэй уулзуулах зорилготой байглаасаа зориулагдсан тийм шингэн багхгүй юу үрийн шингэн. Тэгээд энийг ингээ ялгаруулж байгаа энэ бүх булчирхайг болохоор нөхөн үрчхүн булчирхайнууд гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр хүмүүс ч одоо ер нь жоохон хээгүү талдаа ш та тэр тусмаа одоо манай монголчууд ч жоохон хээгүү тэнгүүд хөдөлгөөн сул байлааг онцлогдчихлоо гэж бодъё л да таны ингээд те энэ чинь хөдөлгөөн сул байлаа эсвэл үрийн тоонд бага байлаа гэлчингүүд огт намайг болохгүй гэж хэлээгүй штэ ч гэдэг юм уу те огт өргүү гэж хэлээгүй юм чинь ингээд имжлүүлэхгүй одоо хөдөлгөөн сул байна гэдг нь би хүүхдтэй болохгүй гэсэн үг биш юм чинь ингээд имжлүүлэхгүй яваад байгаа тохиолдлууд бас байгаад байдаг юм бэлээ л те би одоо огт өргүү бол намайг өргүү гэж хэлээгүй яг хөө зур сул гэж хэлсэн гэд тэр энэ ингээд яг тэр бас нэг өргүүдлийн нэг хэлбэр мөн баггүй. Тэрийг яг одоо яг үнэхээр үр хөвгтөд болох ч хүмүүс бол явж имчилгээ эднэр хийлгдэг. За яг зарим нэг мэдээж хайн хандж байгаа хүмүүс бол байгаа л баг. Яг ямарваа нэгэн хэлбэрийн өргүүдэлтэй гэж онцлогдох юм бол яаралтай тэрийг засгал хэрэгтэй. Тэгэхээр энд бас цаг хугацаа зарцуулна тийм чухал цаг хугацааг бол зарцуулах хэрэгтэй. Мөнгөө зарцуулна, юу сэтгэл санаа болно. Сэтгэл санаагаа зарцуулна, гам тэглэмээ барина, амьдралын хэм маягаа өөрчилнө. Одоо тэгээ хор зуршлуудаасаа татгалцсан. Тэгээд халуун саунд ордог бол саунаа болно. Буцаад нөгөө тэр тий, эр билгээс ерөөсөө тоогийн цөөрүүл нь хөдөлгөөний сулруулдаг. Ер нь одоо шинжилгээ авахаас өмнө асуудаг л та саунд сүүлийн 2 сар орсон уу ч гэдэг юм. Тэгээ үрийн шингэний шинжилгээ өгөхдөө бас учиртай өгнө. Зүгээр дахиж өгчихгүй. Хамгийн багадаа 2 хоног, ихтэй 7 хоног гаргааг байх хэрэгтэй байдаг. 48 цагаас 7 хоногийн хооронд гаргаагүй. Тэгээд болж өгвөл өмнөх өдөр нь архитаас хэрэглээгүй нэг хэсэг хугацаанд тийм ээ. Тэгээд халуун ус одоо саунд ороогүй ингэж ирж өгөх хэрэгтэй юм л да. Имлэг дээр ирээд. Тэгээ имлэг дотор ирээд тэрийг өөрөө тусгай өрөөнд ороод гар хангалгын аргаар гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Дэлхийн стандарт. Тэгэхгүй энэ тэнд ингээ гаргачаад тэгээ хийзээ гаргасан мэдхгүй тэгээ тэрийг ингээд авчираад өгөхөр чинь нөгөө шинжилгээд үзэхэр чинь бөөд өгчихсэн эсвэл байж байгаа шүү дээ. Хөдөлгөөн байхгүй, чанарын шаардлага хангахгүй болчихно шүү дээ. Үрийн шингэний уус нөгөө амьдрах хугацаа гэж нэг байгаад байдаг тийм. Тийм байгаа. Тэгээд нөгөө тэхийн тулд нөгөө имлэг маань нөхөн үрчгүй имлэг маань өөрөө дотроо аваад цаг алдахгүй тэр шинжилгээ хийж явах хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр хорц зуршил ер нь өргүүдэд яаж нөлөөлдөг? Одоо чинь энэ дээр ингэсэн мэт би өмнө нь тамхи бол татдаг байсан. Одоо арх хаяа хэрэгэлдэг. Гэтэл зарим нэг хүмүүс бол архины бүр хэрэглээ өдөр тутмын бараг шуулцсан байж байгаа. Тамхи бол бүр баг ингээд өдөрт нэг хайрцаг татдаг гэсэн ч хүмүүс явж идэг тий. Тий, ер нь олон улсын судалгаа асуумжууд дээр бас ярина. Одоо ер нь таны ямар нэгэн хорц зуршил хэрэгэлдэг үү гэдэг. Яг манай дээр бол арх тамхи. Яг гадаадд бол марихуач гэдэг юм ингээд асуугаад байдаг асуумжууд. Тэгээ ер нь ингээ олон жилийн туршлага судалгаа ингээ хараад байхад ер нь тамхи бол эр билгийн эсэст ер нь сөрөг нөлөө их үзүүлнэ. Хөдөлгөөнүүдийг бол нэлээд солруулж өгч байгаа гэсэн үг юм. Яагаад тэгж ийм ихээр тамхи чинь одоо хүний биеийг өөрөө хүчил төрөшийн дутагталд оруулна. Тэгээд ингээд дамжаад л явцдаг байхгүй хүний бие чинь. Архины хэрэглээг бас сөрөг нөлөөтэй л гэж үзэж байгаа юм. Тэгээ одоо сүүлийн үед би нэг ярих гээд байгаа юм байна л та. Одоо ингээд утаа тамхи нөгөө одоо цахилгаан тамхи гэдэг тийм веб тамхи. Энэ бол ингээд уг нь бол ийм байхгүй юу. Энэ нь сайн, энэ нь муу гэж ярьж өрөөсө болохгүй. Хоёулаа бол тамхи. Хоёулаа бол хор. Одоо ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байна. Зажилдаг,
одоо асаагаад сордог. Тэр одоо никотин дамжуулах систем буюу вейп. Ингээд энэ бүгдээр бол тамхи мөн бөгөөд хүний эрүүл мэндэд бол сөрөг нөлөөтэйгээ тодорхойлцсон байхгүй өнөөдөр. Бүгдийг. Тэгэхээр одоо ингээд жишээ ярьж болно. Одоо ингээд энэ бол хуучин хулганы ороо. Энэ бол шинэ хулганы ор. За ингээд та тэнийг одоо ингээд энэ нь бол шинэ арай бага ортой гэж хэлж байгаа юм шиг одоо энэ хүмүүс ингээд тайлбарж байна. Тэгээд ингээд нэг аюултай ингээд сургуулийн орчинд ингээд өсвөр насныханд одоо би аль нэг нь муулаагүй юм тамиг. Одоо ингээд нь штэ вепиг аваад татаад байна. Хүүхдүүд тэг чинь ингээд байна гэж байна. Одоо ингээд юм ингээд хөгжөөд ирэхээр судлагдаад эхэлж байгаа. Тэгсэн чинь энэ барууны улс ингээд судлаад ирсэн чинь одоо энэ хүүхдүүд маань веб татаад байна штэ. Энэ нөгөө утаа тамхи руу орох нэг дамжлага буюу курс болж байна гэж байгаа. Одоо ингээд байгаа штэ. Энэ бол хоргүй та нарын ингээд үгүй байхгүй. Тэр нөгөө дараа нь бүр сайн нөгөө архаг тамхичин болох зам руу гэж. Бэлтгэл шат болж өгч байна гэж одоо сүүлд бас судалгаанууд гарсан байна. Зөв. Тэгэхээр вейп бас харин тийм би бас. Тэгэхээр ингэж зөвлөх гээд байгаа би. Айл нь бол тамхи шүү, хортой шүү гэдэг. Нөгөө нэг хэлж өгдөг гэсэн онгоо өгдөг шүү дээ. Ах нь архиудгүй сөөж явуудیں۔ гэж хэлсэн тэр шиг. Тийм л асуудал واخгүй. Тэгэхээр айл нь хортой шүү л гэж хэлэх гээд байгаа юм. Тэгээ айл нь л хэрэглэхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай орны хувьд одоо энэ өргүүдэлтэй байгаа хоол эрчүүдийн өргүүдэл ярьж байгаа учраас эрчүүдийн өргүүдлийн голлох шалтгаан ер нь юунаас болж манай улсад уу? Манай улсад бол одоо ер нь хоёр дахь өргүүдлүүдийн шалтгаан бол би түрүүнд өрдөөд өнгөрсөн ер нь бэлгийн замын өвчин аваад тэрийг удаан эмчилгүүлээгүй тэгээ архашуулснаас болж үүсэж байгаа. Тэгээ тэр маань одоо тэгээд шээсний сүүний өрөвслээс эхлээд одоо төр улчраа өрөвсөл, семиналын өрөвсөл, төмсгний өрөвсөл төр явна. Тэгээд үргэлжлсэн юм чи яадаг гэхээр холбогч эдгээр солигдоод өөрийнх нь нийт эс нь өөрчлөгдөөд нөгөө үйл ажиллагаа явуулж чадхаа болчихдог. Ингээд өсдөг. Дараагийн шалтгаанууд нь бол одоо залуу наснда одоо морь малны унахта эмээлийн бүргэндгийнтэй ихч гэдэг юм уу одоо дөрөв ярьж ирсэн даа нэг зодтолтож модтолдох тэгээ ноцолдох механик хэмтлүүдийг бас авснаас болж байгаа юм. Бас нэг шалтгаан гахаавдартай холбоотой байдаг. Одоо ингээд өргүүдэлтэй залуучуудаас олон асуумж аваад сууж хахад багтаа гахаавдраар өвдөд миний төмсөг хавдчихсэн. Нэг болон хоёр төмсөг хавдчихсэн гэж дандаа өвөрмжтэй бичдэг байхгүй. Энэ бас нэг шалтгаан болж байна. Эрэгтэй хүүхэд гахаавдраар тий одоо яг хөө энэ шанаандаа хавдраад өнгөрнө штэ. Тэр чинь ингээд төмсүрг авчдаг вирус байхгүй юу? Тэгэхээр төмсгний үйл ажиллагааг алдагдуулдаг. Эмэгтэй хүүхдтэй юм байдгүй те гэж би одоо гахаавдар тусчихсан. Эрэгтэй хүүхдүүд хоёул эрэгтэйчүүд. Тий эрэгтэй хүүхдүүдэд ер нь их сөрөг нөлөөтэй байхгүй гахаавдар. Анх удаас хаж би гахаавдар эрэгтэй хүүхдэд. Одоо ингээд шанаа навдраа өнгөрч штэ. Тэгэхгүйгээр төмсг нь авдна бас. Тэгээд хоёулаа юм уу нэг нь хавддаг байхгүй. Тэгээ энэ хавдар маань явж тэгэхээр одоо яг хүүтэй эцэг эхчүүдэд хэлэхэд бол ямарваа нэгэн хэлбэрээр хүүхдийн төмсөг эдгээр хавдах өөрчлөлт орох юм бол яралтай мэрэгжлийнх нь хүүхдийн урдлог юм уу хүүхдийн эмчт үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тийм байна. Цаг алдаа заа гайгүй үсттэй хайчдаг манайх. Яг одоо бас шинжилгээ хөгжөөд манай эмнэлгийн тусламж үйлчлэгээ сайжраад ер нь өөр болж байна. Урд нь бол за мэдэхгүй тэгсийгээл нэг амар хавдаал өвдөж явж байгаа зүгээр болсон л гэдэг. Гэтэ хавдж байгаа өөр тэгээд өргөө болсон байхгүй тэр хүн одоо ингээд өнөөдөр 30 хүрсэн ч юм уу 40 хүрсэн залуучууд байгаа шүү дээ. Хүүхд ерөөсөө болоогүй байж байгаа чинь шинжилгээ аваад үзэхээр эр бэлгийс үрийн шингэд байхгүй шүү дээ боддог. За тэгвэл хүүхдээ эцэгчүүд бол бас энийг давхар анхаарах юм. Бодож явах хэрэгтэй байна. Гахаавдар гэдэг үгч чинь бас зүгээр нэг гахаавдар бас биш юм байна шүү дээ, тийм үү? Тэгээд шалтгаанууд байгаа даа. За тэгэхээр та эмч хүний үүднээс одоо хэлэхэд залуучуудад анхааруулж те хэлэхэд одоо шинэ төрөнд хэлж штэ бэлгийн замын алдар төвчнөөс болж маш өргүүдэж байна гэж байна. Тий яг энэ бол энэ олон жил ингээд эрэгтэйчүүдийн өргүүдэл судлаад ингээд явж хахад ер нь энэ бол миний бас өөрийн хувь эмчийн бодол өгөөд одоо судалгааны өртөн баггүй. Ер нь энэ дээр бол одоо тэгээд ямарваа одоо мэдээж нэгдүгürt одоо хорц зуршлуудыг бол ер нь татгалзах хэрэгтэй байгаа юм. Тэгээд амралтын цагаа бас их зохицуулмаар байна. Одоо ч тэгээд залуу хөгшин ялгаагүй дэлгэцийн доонтой болчиход байна шүү дээ. Тэгээ орой унтахгүй байна. Тэгээд эрэгтэй хүн чинь ойргуудад ирэхээр тестостерон гормонтой холбоотой бууралтууд үүснэ. Дахиад өөргүйдэл рүү чинь шилжих гээд байна. Тэгээд мэдээж бэлгийн замын халдвар төвчнөр бүгдээрээ л өвчлөмөргүй байна. Мэдээж хостоо үнэнч байх хэрэгтэй байна. Бүр болохгүй бол одоо зайлшгүй бол тохиолдлын харьцаанд орохоор бол
бэлгэвчийг бол хэрэгжилж явах хэрэгтэй байх нь байна. Шинээр одоо гэр бүл хос олж байгаа хүмүүс бол үздэг шинжилгээндээ сайн хамрагдчих хэрэгтэй байх нь байна. Тэгэл ер нь эрүүл амьдралын хэв маягийг л мөрдөцгөх хэрэгтэй шүү дээ гэж хэлмээр байна. За маань нэвтрүүлэгт хүрэлцэн ирж эрчүүдийн өргөдөл гэсэн сэдвээр нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. За тэгээ маань нэвтрүүлгийн хамтран ажиллагч Германы Маскулан брэнд байгаа энэ бүтээгдэхүүнүүднээс байна. Танд гарын бэлгийг бас баярлалаа. Тэгээ та бүхэн нэвтрүүлэгтээ өрн оролцуулсанд баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсог үйлдэлтэй тавруутай хүний биеийн бүтцэд тохирсон. Эрчүүдийн өргөдөл гэдэг нь шалтгаан тодорхой онцлогдох боломжтой олон тохиолдлууд байдаг. Хамгийн чухал нь эрт илэргүүлж шинжилгээ өгч эмчилгээнд хамрагдах явдал байдаг юм. За орчин үеийн шинжлэх ухаан хосуудад маш олон төрлийн эмчилгээг санал болгож байгаа илээ. За өнөөдрийн дугаараар та бүхэн олон асуултуудын хариултыг авсан гэдэгт итгэлтэй байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Герман чанар Маскулан брэнд.